За сайн байцгаана уу. Генийн түлхүүрийнхээ 7 хоногийн түлхүүрүүдээр юм аудио тунгамслалууд хийж хуваалцъя гэж удаан боцны эцэст бас ажил хэрэг болгохоор шийдлээ. За энэ 7 хоногийн хувьд генийн түлхүүр 23 тохиолдож байгаа. За генийн түлхүүр 23 маань өөрөө эгэл байдлын алхим гэдэг нэртэй. За тэгэхээр таны профайл дээр энэ генийн түлхүүр байдаг уу те? За магадгүй таны төрсөн өдрийн 7 хоногт тохиосон бол энэ таны амьдралын ажил дээр энэ түлхүүр байгаа. Амьдралын ажил бол хамгийн ихний тойрог. За өөр хаа нэгтэй байгаа бол та бас анхаарлаа хандуулаад сонсоорой. Тэгээ энд яригдсан зүйлс өөрт чинь хэр таарамжтай, тохиромжтой байна бас хуваалцахыг урьж байна. За генийн түлхүүр 23-ын сүүдэр нь төвөгтэй байдал. Бэлгэн эгэл байдал, сэдийн огт чанар. За 23 дахь генийн түлхүүр бол 43 дахь генийн түлхүүртэй хослох түлхүүр байдаг. Тэр хос түлхүүрүүд маань хоорондоо нэгээ сүүдрийн давтамж дээр адилхан зэрэгцүүлэн татан унгааж дээд давтамж дээр зэрэгцүүлэн илэрдэг ийм зүй тогтлууд байгаа. За 23 дахь генийн түлхүүр маань өөрөө хоолой буюу бамбайн үйл ажиллагаатай холбоотой. Ам ба үхлийн цагиргын нэгэн хэсэг байгаа. За холбоотой амин хүчил нь кодлогддог амин хүчил нь леуцин гэдэг амин хүчил байна. За энэ бүхний тухай бол дэлгэрэнгүй ярихгүй. Зөвхөн энэ түлхүүрийн сүүдэр бэлэг сэдийн талаар товчхон хүрнэл хуваалцъя. За 23 дахь генийн түлхүүрийн сүүдэр маань өөрөө төвөгтэй байдал буюу ертөнцийг хоёр хуваахна гэж байгаа. За ийм үг байдаг шүү дээ, тийм ээ. Яарч чадахгүй зүйлийг хүн бодож чаддгүй гэд. Тэгэхээр хүний яриа гэдэг бол өөрөө бодлынх нь тусгал байдаг. Дотоод ертөнцийнх нь тусгал байдаг. Хэрвээ яриа цэгцгүй, үг цэгцгүй бол тэр тухайн асуудал дээр тухайн хүний бодол өөрөө цэгцрээгүй байхыг илтгэждэг. За тэгэхээр зэрэг бидний энэ бодол санаа ба хэл яриа хоёрын хооронд ялгаж салахын аргагүй ийм ойрхон байдаг гэсэн үг. Бид нар дотроо юу бодож байна? Аман дээр бэлхэн байдаг. Аман дээр бэлхэн байгаа зүйл дотор талд маш хитвэгтэйгээр буцалж идэг. За зарим нэг түлхүүрүүд хүн төрөлхтний түүхэнд илүү унтаа байдалтай байдаг бол зарим нэг түлхүүрүүд маш илхэн, маш тод илэрч идэг. Энэ түлхүүрүүд бол зүгээр л нэг хувь хүний амьдралын ч юм уу, зан чанар ч юм уу тийм зүйл биш. Түүнээс гадна хувь хүнд үзүүлэх нөлөөллөөс гадна нийтийн түвшинд, нийгмийн түвшинд нөлөөллийг үзүүлждэг. За тэгвэл яг энэ цаг үед 23 дахь энэ сүүдэр бол маш тийм ноёлох чанартай явж байгаа. За яагаад тийм бэ гэдгийг тухай ярилцъя. Тэгвэл төвөгтэй байдлын өөрийнх нь улс суур үндэс нь уг нь яг юу юм бэ? Яагаад энэ бүхэн төвөгтэй болоод байгаа юм бэ гэдэг рүү оръё. 23 дахь генийн түлхүүрийн сүүдэр бол хэл яриа хөрвүүлгийн алдаатай холбоотой. Буюу бидний ухаан ухамсар дотроо бүрөө төгс байгаа, цэвэр байгаа, ариун л байгаа. Гэтэл тэр дотор байгаа мэдээллийг хуулаад хэл яриа болгох үед алдаа гарч байгаа. Бид нар боддог штеп хин нэгнтэй зөв ойлголцохгүй, буруу ойлголцсон үедээ уг нь ботхоор өөрөө ботход зүгээр л асуудалгүй л байсан зүйлийг хэлсэн чинь буруутчихдаг. За тэгэхээр энийг өшөө илүү тайлбарлая гэх юм бол энэ төвөгтэй байдлыг энэ сүүдэр хоёр янзаар үсгэж байгаа. Нэг нь бол буруу үгийг хэлүүлж байгаа, нэг нь бол буруу цаг үед хэлүүлж байгаа. Буруу үгийг хэлүүлж байгаа, буруу цаг үед хэлүүлж байгаа. За ингээд эргээд хүний түүхийг сөхөх юм бол буруу үгийг хэлснээс болж эсвэл буруу цагт зөв үгийг бас хэлснээс болж дайн тулаан маш их асуудлууд гарч ирснийг бид нар мэднэ. Өдөр энэ бол цэвэр улс төрчдөр ч гэсэн яригдана тийм ээ. Буруу газар зөв үг байсан ч буруу газар ярих. Буруу цагт ярих. Гэтэл цаг хугацаанд болцоод идэг. Гэтэл зөв үгийг хэлэхгүй байх гэдэг. Тэгээ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр энэ хөрвүүлгэн дээр алдаа гарсан байна. Тэгэхээр бид нар эргээд амнаас буруу үг гараад хин нэгэнтэй ойлголцож чадахгүй байвал миний дотор яг юу болоод байгаа болоод ийм зүйл болж байна. Ямар ойлголт байсныг яаж хөрвүүлээд амар алдаа гарав гэдгийг шинжилснээр энэ сүүдрийн алдааг засах боломжтой. Сүүдрүүдийн хувьд
хүмүүс өөрсдийнхөө амьдрал дээр тухайн сүдрөө ойлгож, ухамсарлаж, өөрчилж, өөрийн давтамжийг дээшлүүлснээр бидний нийгэм өөрөө дээшилж, бидний нийгмийн давтамж өөрөө, нийтийн давтамж өөрөө дээшлэх боломжтой. Тэгэхээр нийгэмд нийтэд харахыг хүсэж байгаа тэр зүйлсийг өнөөдөр бид гаргаж ирэхийн тулд, тэр өөрчлөлтийг бий болгохын тулд юуны түрүүнд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрийн алдааг засна гэдэг бол бусдын алдааг засахтай адилхан зүйл. Тэгэхээр хин нэгэнд таагүй, хин нэгэнтэй бид нар одоо маргалтаад байгаа, ямар нэгэн зүйл дээр ойлголцохгүй байгаа бол та юун түрүүнд өөрийн амнаас гарч байгаа үг, өөрийн дотоод бодол хөрвүүлэх үйл явцаа хянаж үзэж. Ягдвал цаана нь энэ түлхүүрийн сүдрэл байж идэг. Буюу бодол өөрөө хөрвөж үг аваа дуудлага их шиг болоход л алдаа гарснаас болоод тэр зөв байсан бодол өөрөө буруу бодол болоод эсвэл буруу цагтаа л хилдэгддэг байгаа. Ингээд зөв байсан бодлыг буруу цагт, буруу янзаар хэлэхээр юу болдог гэхээр хэрүүл болдог тийм ээ. Тэгэхээр та хин нэгэнтэй маргалтаад, хин нэгэнтэй ойлголцохгүй байгаа бол яг энэ сүдэр байгаа юм биш үсттэй гэд анзаараарай. За энэ түлхүүрийн хослох түлхүүр нь өөрөө 43 буюу дүлий байдал тийм ээ. За дүлий байдал, төвөгтэй байдал хоёр ингээд дөрөв харшихаар юу болдог вэ гэхээр зэрэг зогсоо зайгүй юм ярьдаг хүн 23 дахь сүдрэгт нь итгэвчсэн хүн бол ингээд да гэл яриад иддэг. Яриад байгаа мөртлөө хинч өөрийг нь ойлгохгүй байгаа юм шиг мэдрэмж штэ. Тэгэхээр хөөрхөө өөрийгөө ойлгуулах гал дахиад яриад. Гэтэл бас болохгүй. Тэгэхээр энэ хүний хувьд ингээ яриад байгаа мөртлөө ойлголцохгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр дүлий бас байна л гэсэн. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсохгүй, гамнаас гарч байгаа үгийг сонсохгүй хүн чинь бусдыг бүр сонсохгүй. Хоорондоо ойлголцож чадахгүй. Тэр гол асуудал нь өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож өөрийнхөө амнаас гарч байгаа үгийг сонсохгүй байгаад байна. Тэгэхээр амнаас гарч байгаа үгийг өөрөө эхлээд сонс. Өөрийн үгийг сонсоод баг бичээд үзтээ танд таны үг таалагдчихна уу? Танд таны үг ойлгогдчихна уу? Тэ дийлэх тохиолдолд бусад хүмүүс ойлгохгүй байна гэдэг чинь бид өөрсдөө ч ойлгохооргүй зүйлийг л ярьж байдаг. Тэгэхээр ярихаа төр зогсоогоод тэ амьдралыг нэг ажаад хараад нэг хажууд хүнээ сонсоод гараараа нэг мэдрээд хүртээд эхлэхэд бид сая сонсож эхэлнэ. Сонсож чадчих юм чинь бид ярьж чадна. Ийм учраас одоо англи хэлтэй хүмүүс нөгөө англи хэлийг яаж сурах вэ гэж айгүйх асуудаг. Энд чинь мэдээлэл нь дотор нь орж ижил гатгшаа гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр англи мэдээлэл дотор талд тэр мэдээлэл чинь байхгүй байгаа учраас амнаас ч англи үг гарахгүй байгаа. Тэр би ойлгоод байдаг. Гэхдээ би ярьж чаддгүй гэдгийг цаана тийм л зүйл байдаг. Тэгэхээр эхлээд та өөрөө сонсно. Тэгээд сонсно гэдэг чинь өөрөө тэр датаг хураангуулах үйл явц. Тэгээд тэр датаг тэр уураг тархиныхаа хуурцган дээр бичээд хураангуулсныхаа дараа та яг боловсруулна. Тэгээд боловсруулсан датаг буцаагаад уншуулахад яг үхээр таны амнаас тэр хэллэг бол гарнаа. Тэгэхээр бодлыг хургаан авах, бодлыг хувиргах, бодлыг илэрхийлэх гэдэг чинь бүгд тус тустай процесс бөгөөд энэ процессүүдээр гарсан алдаанаас болоод л өнөөдөр бид ийм асуудалтай төвөгтэй нийгмийг бүтээчихсэн baamаа. Бид уураг тархиараа асуудлыг шийдэл гэж боддог. Сайн сайхан асуудлыг шийдэх гэж бүтээсэн бүх зэрэг зэмсгүүд маань өнөөдөр бидний эсрэг юм шиг бидрийг дарамтлчихсан байна. Амьдралыг сайн сайхан болгоно энэ одоо улс орныг авч явна гэж сонгосон хүмүүстэй өнөөдөр бид тарлуулж байна. Өөрсдийнхөө бүтээсэн мөнгөний систем, нийгмийн системийнхаа бид нар өөрсдөө боолн болоод дарамтанд бас орж байна. Тэр бүх сонголтыг бид өөрсдөө л хийдэг. Тэгээд тэр хийсэн сонголт гаргасан шийдлийнхээ л одоо дарамтыг үүж амьдарч байгаа. Тэр хийсэн сонголт яг юу байв? Яагаад түүнийг хийв? Яагаад ингэж ярив? Яагаад энэ дарамтанд оров гэдэг асуултыг асууснаар л шийдэл гарч ирэх болохоос тухайн зүйлийн талаар илүү ярьснаар энэ асуудал шийдэгдэхгүй. За ингээд 23 дахь генийн түлхүүрийн сүудрийг сонсоод одоо яг энэ сүудэр маань бол өөрөө бас 3 4 хуудас үргэлжилж байгаа. Тэр энэ дээрс би зөвхөн эхний нэг магадгүй 20% нь л ярьлаа. Тэр дараагийн удаад илүү дэлгэрэнгүй бас хуваалцъя дахиад өөр өнцгөөс нь тийм ээ. За энэ тунгаан бяцлаглыг маань сонсоод танд ямар мэдрэмж төрж ийн ямар сэтгэл байна хуваалцаарай. Тэгээд хүмүүст илүү хүрээд өшөө илүү иймэрхүү тунгаан бяцлаглууд бас сонсохыг хүсч ивэл 7 хоног бүр энийгээ цаашдаа нийтлээд явах болно.
За та бүхэндээ баярлалаа. Баяртай.